2025 оны 4 сарын 23-ны үед Лабужи архиныхаа доороос баярагч бэлгээгч хоёртойгоо нийлээд хамтдаа цаашаа алхсан юм аа. Тэгээд тухайд алхаж явах явцдаа бас Эверестэд 31 удаа авирсан Ками Эрита Шерпатгаа зураг даруулаад цаашаа алхсан. Ер нь намжаагаас цаашаа явахдаа ер нь малгай өмсөд сэлгийнхаа гүр төмөртөгтэй алхаж явсан аминд үлцээтэй байдаг. Ерөнхийдөө өндөр ордгоо толгоогоо сайн хамгаалах хэрэгтэй. За баярагч бэлгээгч хоёр маань горх шифтер хоноод үлдээд би тэр хоёртойгоо 2 цаг гарan юм ярьж цаа уучаад ингээд цаашаа алхсан. Одоо энэ Эверест онцгой хотхоос бас Клеопатра гэдэг тэр хайрхан байна. 5555 метрийн өндөртэй. Дээдлийн тэр цастаа нь болохоор 7165 метрийн өндөртэй Пумари гэдэг Эверестийн охин оргил харагдаж байна. За энэ дээрээс тэгээд доошо буугаад одоо Эверестийн онцгой хотогт төхөд очичоод ингээд Эверестийн онцгой хотог маань иймэрхүү байдалтай харагдаж байна гэд одоо энэ дээрээс жоохон доошлоод ингээд онцгой хотог дээрээ ирдэм аа. Ер нь горх шопоос Эверестийн онцгой хотог хүртэл 2-4 цаг явдаг. Хүнийхээ нөгөө биеийн байдлаас хамаарат удаа явах тусам ерөнхийдөө сайн. Тэгээд малгай оролтоо сайн зүүцсэн байх хэвээр. Ер нь жоохон иймэрхүү байдалтай хөвтдөг газар байгаа юм.